2004 он Тайланд улс Топ Хүү банкнаас зээл авахар ирэв. Яах гэж байгааг нь банкны ажилтан асуухад Топ Хүү үйлдвэр нээх гэж байгаа гэв. Албан тушаалыг нь асуухад Хүү цаасан дээр нэр, утасны дугаараа бичиж өгснөөр өөрийнх нь талаар ярив. Үе явдал хэдэн жилийн өмнө анх эхэлсэн ажээ. Топ тэр үед ахлах ангид байв. Компьютер тоглоомонд сонирхолтой. Нэг удаа мөнгө хэрэг болохоор нь тоглоом дотроос олсон зүйлээ зархаар шийдэв. Шидэд гутлаа 12,000 баатаар зарсан нь $350 болов. Монголоор 1 сая гаруй төгрөг гэсэн үг. Мөнгөө авга ахынхаа хадгаламжийн дансаар аваад ганц гутал ийм үн хүрлээ гэж үгэж гайхав. Түүнд дахиад зөндөө олон шидэд баатрын хэрэгсэл байлаа. Тэдгээрийгээ заран шинэ машин худалдаж ав. Машины худалдаач нь түүнээс яаж ийм их мөнгөтэй болсон юм бэ гэж гайхахад Топ Хүү би зэвсэг зарг юм гэж томров. Сургууль дээрээ машинаа унаж ирээд захирлынхаа зогсоолд тавихад захирал нь эцэг эхийг нь дуудаж уулзна гэхэд Топ хэрэггүй сахилга батын онооноос минь хасчих гэхэд захирал нь чамд одоо хасуулах оноо үлдээгүй гэхэд Топ тэгвэл би сургууль таньдаг өгчээ. Тэгээд шийдчихье хэмээн наймарцав. Аав ээжийг нь таньдаг тул захирал чи ямар хүн болно доо? Том болоод юу л хийдэг болдоо гэж өгдөж байгаад явуулав. Гэртээ шинэ машинаа унаж ирэн эцэг эхээсээ нуугдаж орох гэсэн боловч баригдав. Яаж мөнгө олсон юм бэ хэмээн эцэг эх нь тайхан асуухад тоглоомоос олсон гэж харуулв. Тэгсэн ч гэсэн эцэг нь яасан ч их мөнгө үрдэг юм дээ хэмээн уурлахад ээж нь харин за яах вэ хэмээн өмөрөв. Топ Хүү тоглоомын 8-ануудаа цааш үргэлжлүүлсээр байлаа. Ах дахь сургуулийн төгсөх анги учраас хичээлэхдээ их сургуулийн өргөдлөө цахимаар орж шалгахад их сургуульд тэнцээгүй байв. Энэ үед PlayStation 2 худалдаанд гарсан байлаа. Ээж нь эсэлтийн шалгалтын талаар асуухад Топ Хүү ховын сургуульд тэнцсэн. Төлбөр нь ердөө 50,000 баат гэж худлаа хэлэхэд аав нь улсын сургуульд ор. Би тийм өндөр төлбөр төлөхгүй гэв. Аавынх нь бизнес хүнд байдалд орсон ч энэ талаар тэр гэрийнхэндээ хэлээгүй байв. Топын хадгаламжинд 16,000 баат үлдсэн байлаа. Харин их сургуулийн жилийн төлбөр 58,000 баат. Тоглоомын эд зүйсээ зархаар тоглоом руугаа ортол зөвшөөрөгдөөгүй аригчаа хийсэнгээд аккаунтыг нь устгасан байв. Ингээд өөр зүйл хийхээр электронкийн зах дээгүүр явж байгаад сүүлд гарсан DVD тоглоулагч зарж мөнгө олохоор шийдэн 50 ширхгийг худалдаж ав. Маш сайхан 8 хийшээ. Хямд худалдаж авлаа гэд гэртээ ирээд шалгатал хуурамч DVD байв. Тийм болоод хямд байсан ажээ. Аав нь өглөн барин байж ховын сургуулийн төлбөр өгснийг нь Топ авсангүй. Оронд нь аавынхаа үнэт идэхийг нууцаар аван ламбардан даваачин $3,000 тавив. Ингээд их сургуульд орлоо. Маркетингийн хичээлд сууж байсан ч Топын анхаарал хичээлдээ төвлөрөхгүй байв. Яаж аавынхаа үнэт идэхийг буцааж ламбарднаас авах вэ? Яаж хурдан мөнгө олох вэ гэсэн бодол толгойд эргэлдээд байлаа. Найз охин нь энэ үед жүжигийн ангийн оюутан болсон байв. Түүнтэй уулзсан болзоонд явах уу гэж асуухад Топ хичээлэхдээ амжихгүй гэв. Топ Хүү гарч яваад гидсэн өсгөр нь хүнсний үзэсгэлэн худагтаа болж байгааг очиж үзв. Энд үнгүй хоол амталгаа бас болж байв. Топ Хүү гидсээ цадтал янз бүрийн хүнсний амталгаа хийн үнгүй юм идэв. Хүнсний үзэсгэлэн худагтаа дээр самар хуурдаг автомашин санамсаргүй харав. Маш сайн жигд хуурдаг. Японоос Тайландд анх удаага орж ирж байгаа машин хэмээн цаад газар нь рекламдав. Топын сонирхлыг үнэхээр их татаж, үнийг нь асууж 500,000 баатын үнэтэй машиныг сарын 50,000 баатаар түрээслэхээр тохирон гэртээ авчирв. Аав нь уурсан ч ээж нь өмөрөв. Хичээдээ тараад самар яаж хуурдаг талаар гадуур яван худалдаачдаас судлав. Тэмдэглэлийн дэвтэр гаргаж ирэн юм асуухад худалдан авалт хийвэл хийлнэ гэв. Топ маргааш нь хичээлдээ явсангүй. Самар аваад гэртээ ирэн өнөө машинаа туршиж үзв. Хичээлдээ суухын оронд дуу хураагуур найзынхаа ширээн дээр орхин дуу хураагуурд хичээлээ бичиж аван өөрөө гадуур яв. Хуурсан самараа аав ээж, авга ахтаа идүүж туршиж үзтэл амттай болсон байлаа. Зах дээр самараа зархаар шийдэн хүнсний зах дээр байр түрээслэн машинаа авчирч байрлуулан авга ахыгаа зогсов. Хичээлээ тараад иртэл авга ах нь олигтой борлуулалт хийж чадаагүй байлаа. Бусад лангуунууд маш сайн борлуулалттай байв. Яаж бусад лангуунууд рекламдаж байгааг Топ судлав. Тэд бараагаа чанга дуугаар зарладаг бөгөөд хямдаргатай гэж суртагчлан нэгийн үнээр хоёрыг зарна гэх мэтээр суртагчилж байв. Топ тэдний ярианаас хэрэгтэй зүйлсээ тэмдэглэж ав. Найз охинтойгоо уулзаж байтал авга ах нь араас нь уцтан.
Борлуулалт муу байна хэмээн дуудах ба хэрэгжүүлж болох шин санаанууд топ хүүгийн толгойд буусаар байлаа. Тэгснээ байршил нь нөлөөж байгааг мэдэв. Лангууныхаа байршлыг өөрчлөхөөр шийдэн мөнгө нэмж төлөн сангууны байршлаа өөрчлөв. Хэд хоногийн дараа сургууль дээрээ шалгалт өгж байтал утас нь дуугарав. Архин дахин дуугарахад тисэлгүй утсаа аван шалгавтаа орхин гарав. Аваг ах нь утасцсан байлаа. Борлуулалт маш сайн байв. Нэмж салбар нээхээр шийдэн нэмж машин түрээслэн өөр худалдагч авч ажиллуулав. Найз охин нь хурж ирэн. Чи хичээлдээ явахгүй юм уу? Юу хийгээд байгаа юм бэ? Энийгээ болж сургуульдаа яв гэж ятгав. Мөн найз нь бас багш нар гайхаад байна гэж утастав. Топд харин энэ үед асуудал үүсч эхлэв. Самар хуурдаг машинаас нь тортог гарч худалдааны төвийн таазыг тортог болгосон байлаа. Ажил тарсны дараа тааз цэвэрлэж байх үед ээж нэрж туслав. Тэгснээ аавын чинь бизнес дампуурчээ. Бид их хөрөнд орсон. Энд байх аргагүй боллоо. Эндх юмнуудаа зараад одоо хятад явахар шийдлээ. Хамт явъя гэхэд топ яагаад намайг өөрийнхөөрөө байлгах гэт юм бэ? Хэр их хөрөнд орсон юм бэ? Гэв. Тэгснээ гадаад паспорт авах гэж байснаа болин. Би ерөөсөө явахгүй. Эндээ үлднэ гэж аав ээжээсээ зөрөв. Аав нь өөрөө мэдтээ. Гэхдээ самар энтер гэхээ болоод хичээлдээ л яваарай гэж захив. Топын самрын бизнес нь бүтсэнгүй. Дэлгүүрт тортог ихээр гаргадаг зүйлд байлгахгүй хэмээн гэрээгээ цуцлав. Бүх зүйл нь буруугаар эргэж байх шиг топ санагдаж байлаа. Тинхүү яахаа мэдэхгүй гэртээ хэвтэж байтал хүмүүс ирж хашааных нь гадна юм нав. Гарч хартал зээлийн төлбөрт хураах тухай шүүхийн захирамж байлаа. Топ авч хогийн савнд хийв. Гадуур явж байгаад найз охинтойгоо дарав. Найз охин нь уцаа яагаад авахгүй байгаа юм бэ гэхэд топ чимээгүй дэврэв. Найз охин нь дахиад л сургуультай яв. Их сургуулийн диплом хэрэгтэй гэж ятгахад топ зөвшөөрөв. Хоолнд орохоор явтал зам төгжрээтэй байсан тул найз охин нь замдаа далайн байцаа гаргаж ирэн топыг дайлав. Топ амтанд нь оров. Ийм далайн байцаа хийвэл яасан юм бэ гэсэн санаа топд гинт төрөв. Тэгээд өөр мужаас далайн байцаа худалдан авч иртэл тэр нь 7 хоноод л муудчихв. Зарсан хүмүүсээс яаж удаан хадгалахыг асуухад одигтой юм хийж чадсангүй. Топ хүнсний технологийн их сургууль дээр очиж нэг багштай уулзаж зөвлөө авав. Топ тэнд сурдаггүй ч гэсэн өөрийн түүхийг яхад эрхлэгчийн сэтгэд хөдлөн мэддэг зүйлээрээ туслан яаж далайн байцааг удаан хадгалахыг зааж өгөв. Энэ үед самар хуурдаг машинаа буцаагаад хураалгав. Үлдсэн мөнгөөрөө том далайн байцаа худалдаж аван аваг ахаараа шаруулж эхлэв. Амт нь нэг л биш, хатуу гашуун болоод байлаа. Авсан далайн байцаануудаа туршиж дуусгав. Компьютераа зарж дахиад далайн байцаа худалдаж авахд аваг ах нь ингэх хэрэг байна уу да. Би шарж чадахгүй юм байна гэж эргэлзэхэд топ харин эргэлзсэнгүй. Зүгээрээ одоохондоо л юм байна. Удахгүй сайжирна гэв. Найз охин нь уцтан шалгалт болжгүй талаар дуулгав. Топ сургууль руу яваад буцаж ирэхэд аваг ах нь ухаан алдан унсан байлаа. Эмзэгт хүргээд топ өөрөө далайн байцаагаа шарж эхлэв. Орвдож байгаад хүссэн амтаа гаргаж чадлаа. Ингээд аваг ахаараа шарсан далайн байцаа заруулж эхлэв. Борлуулалт маш сайн байв. Хүмүүс бүр очирлож байгаад авдаг болов. Энэ үед ээж нь уцстан төрсөн өдрийн мэнд хүргээд дараагийн семестрээс хятадд ирж сур. Чам руу онгоцны билет явуулна гэж хэлэхэд топ хэр их хүртэй юм бэ? Үннээ хэлээч. Гэхэд аав нь 40 сая баат гэж хариулав. Энэ нь 1 сая орчим доллар байлаа. Гэхдээ ирэхэд банк байрыг нь зарна гэсэн зар. Үүдэнд нь байшуулж байв. Топ хичээлээ дуу хураагаараар сонсож байгаад хоол авахаар гадагшаа гарав. Тэгээд лекцээ сонсоод явж байтал 7-Eleven сүлжээ дэлгүүрт бараагаа нийлүүлэх санаа түүнд төрөв. Цаг аван 7-Eleven-ийн бүтээгдэхүүний менежертэй уулзахад менежер бүтээгдэхүүнийг нь харснаа шууд болохгүй юм байна гэж хэлв. Манайх жижиг зангуутай. Ийм томоор савлсан бүтээгдэхүүн авахгүй. Бас үнэн үнэтэй байна. Хямд нийлүүлэх хэрэгтэй гэж зөвлөв. Энэ үед найз охин нь нэрж сургуульдаа яваач гэж дахин ятгав. Мөнгө хэрэгтэй бол би аав ээжээс аваад өгье л дөө гэхэд. Топ санаа зовдгүй. Миний одоо хийж байгаа зүйл амжилттай болно хэмээн татгалзав. Маргааш нь топ хэвлэлийн газруудаар явж бүтээгдэхүүндээ шин савлгаа хийлгүүлэхээр захиалга өгөв. Шинээр савлсан бүтээгдэхүүнээ дахиад 7-Eleven-ийн менежер танилцуулахаар ирсэн ч уулзаж чадаагүй тул орхиод яв. Топын бүтээгдэхүүнийг ажилчид нь авч идэн бие биендээ магтаж эцэст нь менежер нь санамсаргүй лифтнээс нэгийг олж үзэн топыг дуудаж уулзаад сарын дараа гэхэд 72,000 ширхгийг авах захиалга өгөв. Гэхдээ эхлээд бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нь шалгана.
Холбогдох стандартын шалгуур хангасан чанарын сертификаттай байх ёстой. Хэрв үйлдвэрийн стандарт хангахгүй бол бид захиалахгүй гэв. Топ гихтээ буцаж ирв. Ердөө 2хан ажилтнтай. Галтагоондоо үйлдвэрлэдэг хүмүүс яаж сарын дотор 72,000 ширхэг ууд далайн байцаа үйлдвэрлэх вүлээ хэмээн бодлого ширв. Банкнаас зээд авахар эртэл зээлийн ажилтан түүний түүхийг сонсоод би чамайг маш их дэмжиж байгаач 19 настай хүүд итгэж үйлдвэр байгуулах мөнгө олоод чадахгүй. Уучлаарай гэв. Топ банкнаас гарч машиндаа хашгирч стрессээ гаргаж хятад явхаар гадаад паспортын зураг авахулав. Тэгснэ гинт санаагаа өөрчлөн машина зарав. Гэртээ буцаж ирэхэд авга ах нь банкны барьцаанд байдаггүй аав ээжийнх нь агуулах үйлдсэн талаар түүнд дуулгав. Кинд жижиг үйлдвэрээ байгуулахаар шийдэв. Барилгачид хөслөн машин зарсан мөнгөөрөө засвар хийж жижиг үйлдвэрээ нээв. Стандартын шалгалт ирэх үед авга ах нь бид тэнцэхгүй тодорхой. Авилга өгчих гээд тухтуутай мөнгө топ татгуулахад топ татгалзан үйлдвэрээ үзүүлв. Шалгалтын хүмүүс зөвлөгөө өгөөд явсны дараа топ бид тэнцэн тэнцээгүү 72,000 ууд бүтээгдэхүүн бэлэн болгох ёстой. Тэнцэх юм бол бэлэн байх хэрэгтэй гэв. Ингээд ажиллаж байтал шалгалтын хариу факсаар ирэн хэвлэх машины хорон дуусаж байсан тул доод хэсэг нь харагдсангүй. Нарны гэрэл барьж харахад чанарын шалгалтанд тэнцсэн гэсэн хариу ирж бөөм хөөр баяр болов. Өдөржин шүнжин ажиллаж хүлээн авсан захиалга үйлдвэрлэж дуусаад 7-Eleven-ийн төвд хүргэж өгөн дараагийн тээвэрлэлтэнд нь арай гэж амжиж ачуулав. Топ бүтээгдэхүүнээ хүлээдэн өгснийхон дараа аав ээж рүүгээ уцтан та хоёр одоо ирж болно гэхэд аав нь миний хүү ядарч байна уу гэж асуув. Топ нулимсаа шудран цааш ажиллав. Ийхүү 7-Eleven-д бараагаа нийлүүлж ихэснээс 2 жилийн дараа бяцхан босс маань эцэг эхийнхээ тавьсан 40 сая баат буюу 1 сая долларын өрийг дарж дуусгав. Ингээд байшингаа банкнд хураалгалгүй авч үлдэн эцэг эхтэйгээ тэндээ амьдарч байгаа ажээ. Тэгээ зогсохгүй өмнө нь зээд олгохоос татгалзаж байсан банк одоо өмнөхөөс нь 10 дахин их буюу 400 сая баатын зээд авна гэхэд асуудалгүй зөвшөөрдөг болсон байна. Өнөөдөр топын үйлдвэрт 2500 хүн ажиллаж байгаа ба дэлхийн 20 гаруй улсад бараагаа нийлүүлж байна. Улмаар топ хүү Өмнөд Солонгост далайн байцааны фермтэй болсон бөгөөд 2010 онд 1.5 тэрбум баат буюу 40 сая долларын орлого олсон байна. Ийхүү бодит явдлаас сэдвэгдсэн кино энэ хүрээд өндөрлөж байна. Subscribe дарахаа бүү мартаарай. Баярлалаа.